За баярлалаа үзэгч та бүхэнд Цөмийн нэрийн комиссийн байрнаас мэдээллийг шууд хүргэж байна. Тэгэхээр яг энэ цаг мөчид бол одоо Монгол Улсын ерөнхий улс хурлын дунд сургуулийн Цөмийн шинжилгээ ухаан за сургалтын технологийн дэмжих олон улсын семинарт бол оролцож байна. Тэгэхээр яг миний хард бол одоо ерөнхий улс сургуулийн багш нар бол энэ сургалтанд бол хамрагдаж байгаа. Тэгэхээр ерөнхий сургалтын одоо семинарын ач холбогдолын талаар бид даваа доктороос асууя. Тэгэхээр энэ удаагийн одоо сургалт семинарын ач холбогдол нь ер нь ягаад заавал ерөнхий улс хурлын сургуулийн багш нарт энэ Цөмийн тухай технологийн асуудлыг энэ семинарыг хийж байгаа бол. Тэгэхээр ер нь бол хөгжиж байгаа орнуудаарч барахгүй бол ер нь бол одоо дэлхийн олон улсад бол ер нь дунд сургуулийн сурагчдыг шинжлэх ухаан, инженерчлэл, математикийн сургалтыг бол одоо чанаржуулах, энд хүсэл сонирхлын дээшлүүлэх юм асуудал бол нэлийн их түгээмэл байгаа. Энэ хүрээнд олон улсын атомын энергийн агентлагаас энэ Азийн одоо 16-7 улсад дунд нь нэгдсэн төсөл хэрэгжүүлж байгаа. Энд бол яг хөө ер нь бол Цөмийн шинжлэх ухааны технологиор дамжуулж энэ шинжлэх ухааны инженерчлэлийн хүүхдүүдийн мэдлэгийг дээшлүүлэх, сонирхлын татах ийм одоо шинэ арга зүй боловсруулах, туршлагаа хуваалцах. Энэ нь бол ганц одоо хүүхдүүдээс тогтохгүй цаашдаа эдгээр мэрэгчлээ сонгох, ер нь бол ард нийтийн шинжлэх ухааны боловсролыг дээшлүүлэхэд бол ямар нэгэн хэмжээгээр одоо дэмжлэг үзүүлэх ийм төсөл хэрэгжүүлж байгаа. Тийм учраас бол бид дунд сургуулийнхаа багш нараар дамжуулж энэ одоо төслийг хэрэгжүүлэх ёстой. За энд бол зөвхөн одоо дунд сургуулийн багш нар биш, бас одоо багш нарын мэргэжлийн хэлшүүлэх институт, их сургууль, Монгол Улсын их сургууль, багшийн их сургуулийн одоо мэргэжилтэн багшийн мэргэжил одоо бэлддэг заах арга зүүн багш нар, ихэмжлэгийн хүмүүс бол оролцож байгаа. Ийм одоо удаагийн төслийн хувьд манай улсын хувьд анх удаа юу? Ер нь бол энэ төсөл өмнө 2-3 жил бас Азийн 4-5 улсад хэрэгжээ. Тэгээд тэрний туршлагаар үндэслээд энэ жилээс одоо 16-7 улс орж байгаа. Энд нь бол манайх анх удаага орж байгаа. Тэгэхээр энэ төслийн хүрээнд за манай бус мэргэжлүүд ярих бах одоо нэлээд олон арга хэмжээ байгаа. Тэрний нэг нь бол одоо ухаан гадаад орнд жишээлбэл Америк, Япон, Австрали, Индонез гэх мэтлэнгийн улсуудад бол бүсийн сургалтууд улс болгоноос одоо 2-ын зэрэг багш очоод тэгээд сургалт 14 хоногийн сургалт хийж байгаа. За тэрнээс гадна бол улс болгонд нь очоод бас гадаадаас экспертүүд ирээд тэгээд туршлагаа хуваалцах. Ялангуяа сургалтыг бол шинэлэг, идэвхтэй ийм дэвшилт арга барилаар хүүхдүүдийг өөрсний нь бол сонирхлын татах хэлбэрээр яаж энэ сургалтыг явуулах вэ? Иргэн тойронд байгаа эрдийн одоо хоол хүнс байгаа одоо энэ баашин барилгад байгаа энэ цацрагийг яаж хэмжиж мэдэх үү гэдэг талаас. Жишээлбэл одоо манай нэг багш бол энэ ийм төрлийн сургалтанд ороод ирсэн. Өнөөдөр энэ экспертуудаа зэрэгцээд өөрийнхөө сурсан зүйлийг бас багш нартайгаа хуваалцаад хичээлээ заах гээд байж байгаа л да. Бид өргөжлүүлэн дараагийн багштай ярилцлаа. Таны хувьд бас яг энэ чиглэлээрээс гадагшаа яг мэдээлэл аваад ирсэн мөн. Тэгэхээр яг ерөнхий улс хурлын сургуулиудын Цөмийн технологийн талаар ашиглах хэрхэн яаж зөв мэдээлэлд олох чиглэлийг одоо бий болгосноор ямар даваа ач холбогдолтой гэж харж байна. Энэ бол маш их ач холбогдолтой. Бид нар Цөмийн технологиор зөвхөн атомын цахилгаан станц, Цөмийн зэвсэг төдийхнэр тод юу төсөөлдөг. Дунд сургуулийн нэг хүүхдүүд заас сургасналгаа ирээдүйн Монголын нөгөө хөдөө аж ахуй, ангах ухаан, тийм ээ, Цөмийн технологи, ушаа саншил судал, техник технологи одоо янз бүрийн салбарт явах уу тэр чиглийн мэргэжилтэнгүүд суурийг тавьж байна. Өөрөөр хэлбэл Монголын одоо бүхэл салбарт явах уу маш хэрэгтэй зүйл. Одоо Цөмийн технологи зүйл байхгүй болж жишээ нь одоо ингээд кинетикийн хүнсний бүтээгдэхүүн гэдэг юм уу те. Энэ бол одоо дэлхийн хүн ам их төсөж байна. Тийм ээ. Дэлхийн маань өөрөө тэр хүн амс хийчихэд газар тариалмаас хомс хэцүү байна те. Тэр зэрэгт маш хэрэгтэй. Ер нь яг практикээр ингээд хичээл сургууль дээр хүүхдүүдтэй мэдээлэхэд бол хамгийн гол энгийн аргаас мэдээж эхлэх баг. Яг таны хувьд гадагшаа яг энэ чиглэлээр сургалтанд ороод ирсэн учраас дотооддоо ер нь хий яаж хүүхдүүдтэй сурах аргачлалын та боловсруулъя гэж байна. За эхний ээжинд бол Монгол Улс нэг орчин сургалтын орчин бол бас хүндрэлтэй л дээ. Тэ харин одоо бол нэг цагаан ертөнц одоо маш хөгжиж байна. Тийм болохоор би одоо аппликейшн янз бүр ашиглавал маш их үр дүнтэй байх. Тэр талаар одоо бусад багш нартайгаа хуваалцсан. Таны яг суралцсан улс орны үед ямар жишгээр ер нь хүүхдүүдтэй мэдээлэл өгч байна? За би өнгөрсөн жил Япон улсад нэг 14 оны сургалтанд яваад ирсэн. Тэнд бол зөвхөн сургалтын байгууллага гэдэг бол Япон улсад яг нийгэм тэр чигт анхаардаг ерөөс.
жишээ нь одоо ингээд монголоор бол онцгой гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэр хэд яг хаа аюул ослууд иргэд яаж туслах уу тий мэдээж авалцсан хангалтсан жишээ бүх оролцдог. Харин Монголын нөхцөл болохоор яг хаа зөвхөн сургууль тийм ээ сургуулийн орчинд л тэрийг сургалтыг явуулдаг болохоос биш бас энэ бас их ялгаатай гэсэн. Японоос нийгэм тэр чигтэл хойч үе сургадаг. Бүгд одоо монголоор бол нэг нийгэм үүрэг гэсэн тийм утгаараа хариуцлага гэсэн утгаараа оролцдог. Тэргээр их японочдод их давуу талтай байсан. Бас сурч авах шүү дээ. Мэдвэ шүү дээ их зүйлүүд олон байсан. За баярлалаа. За тэгэхээр энэ удаагийн одоо олон улсын семинарын хувьд бол одоо манай улсын нийслэл үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиудын багш нарын төлөөлөл оролцож байгаа. Тэгэхээр манай улс ер нь сүүлийн үед цөмийн технологиг эрүүл мэнд за газар тариалан за байгаль орчин чиглэлд ашиглах чиглэлээр бол гол анхаарлаа хандуулж тодорхой технологиудыг нэвтрүүлэх чиглэлээр бол ажиллаж байгаа. За бас нэгэн одоо хэлбэр бол мэдээж ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад за энэ мэдээллийг зөв яаж төлөвшүүлэх үү. За ер нь энэ цөмийн технологи гэдэг асуудал дээр ер нь хэрхэн яаж уялдаа холбоогийн сайжруулахын гэр энийг чиг үүрэг нь бол мэдээж ерөнхий боловсролын сургуулиудад мэдлэгийн хүрээгт хэлэх энэ боломжийг энэ удаагийн олон улсын сургалт бол олгож байгаараа давуу талтай юм байна.